Алхасал баярын талх нь Есүсийн бие, алхасал баярын дарс нь Есүсийн цус юм. Бурхан энэ үннийг тогтоохын тулд энэ дэлхийд ирсэн. Хүн төрлөختөн бид энэ амийн үннийг хүлээн авсан цагт л мөнх амьтаа болно. Харамсалтай нь Бурханы сүмээс өөр Есүсийн махыг идэж цусыг нь ууснаар мөнх амьд хүргэдэг алхасал баярын үннийг сахиж мөрддөг сүм байхгүй. Алхасал баярын үннийг цөөхөн хүн мэддэг. Энэ үнэхээр хачирхалтай. Бидэнд өгсөн алхасал баярын үннийг эцсийг хүртэл бат сахиад энэ үнэн дотор эцсээ хүртэл байж Бурханы мөнхийн яруу алдарт орох ёстой. Бид алхасал баярын үнээр дамжуулан амийг олж авбал Тэнгэрийн хаанчлалд очиж чадна. Яагаад вэ? Тэнгэрийн орон бол үхэл байхгүй газар. Тиймд мөнх бус байдалд хүлэгдсэн хүмүүс Тэнгэрийн орон явж чадахгүй. Мөнх амьтаа оршихуйнууд очдог газар учраас дэлхий дээр үнээр дамжуулан мөнх амийн амлалтыг баттай авсан хүмүүс л Тэнгэрийн оронд очиж чадна. Би Есүст итгэдэг учраас Тэнгэрийн оронд очино гэх байх. Тийм биш. Өөрөө явна гэснээр орчихдог Тэнгэрийн орон биш. Матай 7 дугаар бүлэгт энэ талаар бичигдээгүй гэж үү? Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үлдэгч нь л орно. Есүсийн махыг идэж цусыг нь ууснаар ам авсан хүмүүсийг л Тэнгэрийн оронд оруулах нь эцгийн хүсэл юм.